хамтартай ажиллаж учраас зөвлөгөөн дээр ирээд ингээд буцаж байна. За тэгээд бид нар ер нь бол Дархуул аймагта Дархан цаг хай намаад гэдэг платформыг хөгжүүлээд одоо 1 жил болох гэж байна. Тэгээд тухайн үр дүн нь ямар байв? За одоо дараагийн түвшинд яаж ажиллах юм гэдэг ингээд юмнуудаа хэлэлцэнгээ зөвлөгөөнд оролцож саналаа солилцлоо. Тэгээд за бид нар ер нь одоо дараагийн түвшинд бол AI технологиг холбохон зүйтэй. Манай хамтран зүтгэгч өөрийгөө танилцуулах уу? За намайг Боёнчлэр гэдэг. Би хай намайг платформынхаа одоо AI-г хариуцж байгаа бизнес хөгжлийн албаны захирал байна. За өнөөдөр би тэд Дархуул аймгийнхаа зөвлөгөөн дээр ирээд бүх одоо оператор компаниудтайгаа уулзлаа, ярилцлаа. Тэгээд Дархуул аймгийнхаа аялал жуулчлалын холбоонуудтайгаа хамт ярилцлаа. Өнөөдрийн арга хэмжээнд бид хэд олон үзэл бодол санаа солилцлоо. Тэгээд өнөөдрийн хэлцэх асуудал олон юм гарч ирж байна. Олон санаа оноонууд гарч ирж байна. Тэр дундаа угаасаа дэлхий глобалчлагдсан. Дээрээс нь AI өөрөө дэлхийн нийтээрээ явагдаж байгаа. Тэгэхээр Монгол улс маань дээрээс нь ялангуяа энэ соёл урлаг, спорт хөгжлийнхаа чиглэлээрээ энэ чиглэл маань өөрөө AI-аараа мэдээж холбогдох ёстой нэг чиглэл нь мөн үү? Тэгэхээр мөн болж таарж байна. Тэгэхээр бид энэний дагуу одоо судалгаа чиглэлийнхаа дагуу бид энийг холбох нь зүйтэй юмаа гэдэг үднэс бид энэ зөвлөгөөн дээр одоо хамтран одоо оролцоод хүрээд ирлээ. Сайхан байна, сэтгэл үнэхээр өндөр байна. За ер нь яг уу манай одоо AI бизнес хөгжил албаны одоо технологийн албаны захирал байгаамаа Боён Дэлгэр гэдэг хүн байна. Тэгэхээр өөрийгөө нэг ер нь яг уу манай харилцагч хэрэглэгч нартай танилцуулчих юм уу? Миний хувьд 2017 онд Австрали улсыг одоо мастерын зэрэгээр Central Queensland University-г төгсөөд төслийн менежментээр төгсөөд ирлээ. Тэгээд одоо 9 жил болоод одоо хурж ирээд хамгийн одоо анхны томилолт маань Дархуул аймгаас эхэлж байна. Маш их баяртай байна. Тэгээд ерөнхийдөө миний одоо сурсан мэдсэн зүйлсийнхаа дагуу Монгол улстай энэ 21 аймагт түгээ гэдэг бодол байна. Тэгэхээр одоо хай намаацынхаа платформынхаа дамжуулаад энэ AI 21 аймгийнхаа энэ аялал жуулчлалыг хөгжүүлээ. Энийг одоо AI нэвтрүүлэх гэсэн уриатаагаар одоо явъя гэдэг бодолтой байгаад байгаа. Одоо жишээлбэл нэг жуулчны базыг AI технологитой холбочихсноор яг ямар давуу тал үүснэ гэж харж байна. За эсвэл очиод уудлыг гэдэг тийм. Эсвэл тур оператор компани хөтөлбөрт одоо тухайн тур оператор компани вебсайтыг AI технологитой холболт хийснээр тэднэрт ямар үн цэнийг өгөх юм? За AI-аар бид нар холбосноор яг үн цэнийг өгнө гэдэг маань аюул олон юм байгаа. Яагаад гэвэл биднэрт нөөц нь байна, боломж нь байна, бүтээгдэхүүн нь байна. Тэрийг бид нар AI маань өөрөө цаг хугацааныхаа хувьд бид нар асар их хурдцаагаар явж байгаа учраас тэрийг нэвтрүүлэх бид нар асар их боломжууд байна. Энэ боломжийг бид нар одоо нэвтрүүлэх нь нэн тэргүүнд байгаа учраас бид нар одоо энэ сайхан боломжийг орон нутгатаа дээрэс нь одоо малчид жуулчны баазуудад тий аяллаа энэ хөтөлбөртэй оператор компаниудтайгаа нэвтрүүл үр дүнтэй байна гэж ерөнхийдөө харж байгаа. Сайн бол хүн 24/7 ажиллаж чадахгүй. Тэгээд 24/7 бол за жишээ нь платформ бол 24/7 танилцуулж чадна аппликейшн тий. За нэг ийм байршилд ийм бүтээгдэхүүн, ийм үйлчлэгээ байна гэж танилцуулж чадна. Гэхдээ нэмэлт асуултанд 24/7 хариулж чадахгүй. Тэгэхээр тэрний одоо тусахыг AI-аар авах чинь гэсэн. Яг хүн шиг л яриулах чинь шүү дээ тийм. Яг зөв. Тийм. За тийм байна. Тэгэхээр бид нар ер нь дараадаа одоо хамтарч ажиллаж байгаа энэ аймагуд болон аж ахуйн нэгжүүдээ AI-ийн холболтуудыг хийгээд эхэлсэн байгаа. Тэгэхээр манай пэйж рүү ороод AI холбох хүсэлтэй хүмүүс нь шууд хүсэлтээ илгээж болно. Мөн ер нь яг уу одоо хай намаад платформ өөрөө өнгөрсөн хугацаанд бол суур датагаа үүсгэсэн. Өөрөлдвөл нөгөө AI чинь өөрөө за жишээлбэл Дархуул аймагт ямар ч юу гэдэг морь унуулдаг унлагын төв байна гэхэд хариулдаг байханд бол датанаас авна. Түүнээс биш ингээд дата интернет орчинд бүртгэдэг өглөөс авч чадахгүй юм баггүй. Тэгэхээр суур датагаа бид нар бол одоо улсын хэмжээнд бүрдүүлж чадсан гэж харж байгаа. Тэгэнгүүтээ одоо жинхэнэ нөгөө AI-тай холбож хариулдаг тийм Монгол руу говь руу одоо аялал айл аймаг руу очих юм, ямар жуулчны бааз руу очих юм. За төвийн бүсэнд Дархуул аймагт бид нар очих юм бол айл хөтөлбөрийг худалдаж авах боломжтой ч гэдэг юм. Яг энэ AI-ийн холболтуудаараа ийм үр дүн өгнө гэсэн одоо ихтгэл зорилго маш одоо тийм ирээдүгөө
өөдрөөр хараад одоо ингээ хай намаадынхан Дархуул аймгаас өдөлж байна. За тэгээд та бүхэндээ энэ контентыг маань үзсэнд баярлалаа. Баярлалаа. Та бүхэнд манад хандаарай. Бид нар нэвтрүүлэхэд бэлэн байна.